Улсын их хурлын байгаль орчин хүнс хөдөөж 1000 орны хуралдаанаар засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн хог хаягдлын тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийн хэлцэсгийг хэлсэн юм а. Улсын хэмжээнд 2015 оны байдлаар хог хаягдлын төвлөрсөн 371 цэгт 2.3 сая тонн хог хаягдал цугларсан бол зориултын бус газарт 104 мянган тонн хог хаягдал хаягдан 34 мянган га талбайг бохирдуулсныг цэвэрлжээ. Мөн нийслэнгээр хороолт хүйтний улиралд ойролцоогоор 81 мянган тонн буюу нэг өрх ойролцоогоор 450 кг хог хаягдлыг шатааж агаарын бохирдолд нөлөөлдөг байна. Хогны хэмжээг их үүсвэр дээр нь багасгах асуудал бол ерөөс хамгийн чухал асуудал байгаа. Энэ стандартыг гаргаад айл өрх болгонд яг тэр тухайн стандартыг нь бий болгоод өөрөөсөө хүн болгол хэм маягаараа заншлаар ингэж хийдэг болох энэ бол одоо хөвчлийг бол бас бий болгомоор шаарад байгаа. Хог хаягдлыг баялаг гэж үзэх сэтгүүг олон нийтэд бол төлөвшүүлэх замаар хог хаягдлын менежментийг зохистой бий болгох шаардлагатай гэж бид нар үзэж байгаа. Өнөөдөр ланчепийн аргаар л хогоо дандаа булах дарах ажил хийж нүдээ одоо өөрөөр хэлбэл нүдэнд үл харагдах хогны орчныг л дараад устгаад байгаа нь хөрсөндөө бол тодорхой хэмжээний орчны бохирдлыг бол бий болгоод байгаа. Цаашдаа бол үйлдвэрийн аргаар энэ хогийг устгадаг энэ хогны үйлдвэрүүдийн менежментийг сайжруулах төрийн зүгээс бодлогоор канцелсаар энэ төсөөс гарч байгаа хөрөнгө мөнгийг зөв зарах тийм ажлыг бол нийслэлийн засаг даргатай хамтарч хийхээр бид нар зарим аж ахуйн нэгжүүдийн хийсэн томоохон төсөл хөтөлбөрүүдийг бол дэмжиж яваа. Ингээд гишүүд асуулт асууж дуусны дараа хог хаягдлын тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийн хэлцгийг Байнгын орны хурлаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжлээ.